Зэвсэг түвшний 123 дахь ангийн ахлагч Давааж амц Ховд аймгаас Улаанбаатар хүртэлх 1500 км замыг гүйж тулан цэрэг хүний дэлсүр дэвчээрийг харуулахыг зорьж байна. Ховд аймгаас гараад 5 өдрийн үйлчлэгээд өчтөрөөрөө 208 км зам тулаад Ариун сум гэж хаварлаад одоо өдөөний 6 цаг амтад мөтөж байна. Одоо яшаа 6 өдрийн үйлт үргэлжлэхээр хөдөлгөж байна. Зам цагаагаар бол газрын салхитай болж ороо орон юм байна. Тэрээр 21 дэх өдрөө гүйж хэдийн 800 гаруй км замыг тулаад байна. За энэхүү Ховд аймгаас Говьалтай хүртэл 440 км, Говьалтайгаас Баянгарын чиглэл 360 км тулаад нийт 800 км замыг энэхүү тууллаа. 20 өдрийн өглөөний үйлдэлээр энэхүү 800 км тууллаа. За одоо Баянгар ороход 24 км үлдсэн байна. За оройн үйлдэлээр бол Баянгар аймгийг цааш нь гарч хоногдно. Тэрээр 7 дугаар сарын 10-ны өдөр төрийн далбааны өдөр Сүхбаатарын талбай орж ирэхээр төлөвлөн гүйж байгаа юм. Түүний зорилго бол орчин цагийн зэвсэг түвшний 100 жил, эх онд түүхт 100 жилийн ой дохиох зэвсэг түвшний 123 дахь ангид жирийн нэгэн алав хаагчийн хуваар бэлэг барин цэргийн алав хаагчдын төсвөр хатуужил эрд зоригийг олон нийтэд харуулж цэрэг хүн өмнөө тавьсан зорилгоо хэрхэн биелүүлдгийг харуулахыг хүсэж байгаа юм.